ханшийн асуудал байгаа. Монгол төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг анхаарч ажиллаарай. Хоёрдугаарт инфляцийн түвшин байгаа. Монгол банкны бас анхаарч ажиллах нэг зүйл манай эдийн засаг буцаж сэргэнэ гэдэгт одоо бид итгэлтэй байгаа. Тэрийг дагаад үнийн түвшний одоо өсөлт гарна баха тэрэн дээрээ бас анхаарч ажиллаарай гэж захимаар байна. За гуравт нь манай Төв банкны зүгээс одоо анхаарах бас нэг чухал асуудлыг хэлэх хэрэгтэй. Тэр нь бол банкны салбарын маань одоо эрүүл мэнд гэдэг юм уу өнөөдрийн байга байдал дээр онцгойлон анхаараарай гэж бас би хэлмээр байна. Ягаад гэвэл өнөөдөр манай банкны салбарт байгаа найдваргүй зээлийн хэмжээ нь бараг 17% болцсон байгаа. Энэ бол одоо эзэдийнх нь өмчийн хөрөнгө нэг 10 орчим хувьтай байгаа. Тэрийгэ давтсан техникийн одоо үзүүлэлтээр бол дампуурсан байгаа шүү. Энэ дээр одоо онцгойлон анхаараарай гэж захимаар байна. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. За 2 сайхан гишүүн үгээлээ.